Сайн уу? Хүмүүсийн хэрэглээ сүүлийн 100 жилийн дотор асар хурдтай өснө нэмэгдэж, над шиг зайлшгүй шаардлагатай зүйлс цаг хоорон тутамд шинээр үйлдвэрлэгдэх болсон. Хүмүүс ч биднийг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон. Харж байна уу? Хэдхэн хормын өмнө хэрэглэгдэж байсан би хог болчихлоо. Хог гэж юу вэ? Хог гэж бидний зүгээр л хайж орхидог, ямар нэгэн зүйлийг дагалдаж ирдэг, сав баглаа, боодол, идэж бараагүй хоол, хуужирсан хувцас, сонирхолгүй болсон тоглоом, зуухнаас гарах үнс, загвар нь хуужирсан гар утас, компьютер, эвдэрсэн тавилга, цахилгаан бараа гэх мэт тоо томшгүй олон зүйлийг хэлнэ. Юуж? Харж байна уу? Хүмүүсийн хууль зөрчиж байгаа хамгийн хялбар үйлдэл бол энэ. Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлыг үүсгэсэн бол тэр чиний өмч гэж заасан байдаг. Хогийг зориултын цэгт нь хаяагуулвал энэ чиний өмч хэвээр байна. Тэрч бүхэл байгаль даваачаад хаяхад өмч чинь байгаль бохирдуулаад байж л байна гэсэн үг. Үй, намайг таарах. Би хоол биш ээ. Болооч дээ. Би хоол биш гэдэг штэ. Намайг оргооч дээ. Гэрдэ. Өвөө, би тань шиг болохоор бас хүүхдүүдэд дагуулад энд ирнэ. Тэгэрээ охин минь. Гэхдээ чамайг минь хүүхдүүдэд дагуулад ирэхэд энд яг одоогийн шиг байхгүй байх вэ гэж би их санаа зовох болсон. Яагаад тэр бэ өвөө? Дэлхийд хүмүүс жилд дунджаар 2.2 тэрбум тонн хог хаягдал бий болгодог. 10 оронтой тоогоор хэмжигдэх тийм их хог хаанаас үүсдэг байна? Тэр их хог хаягдлыг бид үүсгэдэг юм шүү дээ. Дэлхийн 7.9 тэрбум хүн нэг бүр эдгээр хогийг бий болгоход хувь нэмрээ оруулж байдаг. Жил бүрөө? Би нэг сонирхолтой тоо бодож үзсэн юм. Хүний биеийн дунд жижиг 62 кг байдаг гэж үзвэл 2.2 тэрбум тонныг килограммд шилжүүлвэл 3 тэг нэмэгдэж 2.2 их 80 кг болно. Энийг нэг хүний жим болох 62 кг хуваахад 35.5 тэрбум орчим хүнтэй тэнцүү. Тийм үү? Дэлхий чинь 7.9 тэрбум л хүнтэй биз дээ. Өөрсдийн нийт жингээс 4.5 дахин их хог ганцхан жилд гаргадаг гэхээр амар юм аа. Ухаантай охин. Чи яаж ингэж хурдан бодоод байна? Хогийг бид энээс ч хурдан бий болгож байгаа юм байна. Хэрэгэлсэн дэвтэр, бал, хоол хүнсний хаягдал, нойлын цаас, шинэхэн худалдаж авсан хувцсны хаяг, шошго, хайрцаг сав гэдэл хуучирсан байшин барилгач хог болон хаягддаг. Эндээс харахад хүний л хогийг бий болгодог байх нэ? Тийм ээ. Хүн дөнгөж эхээс төрмөгцөөл хог бий болгож эхэлдэг болсон. Нэр анживх, угаалгын хэрэгсэл гэх мэтээс эхлээд биеийн өсөж томорхын хэрээр хэрэглээ нэмэгдэж тэрнийг дагаад хог хаягдал бий болгох нь ч ихсдэг. Монгол улсад нэг хүн өдөрт дунджаар 500 г хог хаягдал бий болгодог гэсэн тооцоо бий. Тэгвэл би жилд өөрийгөө 4 дахин үржүүлсэнтэй тэнцэгчинтэй хог бий болгодог байх нэ? Таач бас дандаа ийм хог бий болгодог байсан гэж юу? Үгүй дээ. Биднийг баг залуу байхад бараа таваар тийм элбэг биш. Бид байгалийн баялгаа одоогийн шиг ихээр ухаж ашигладаггүй. Хот суурин газарт ийм олуулаа амьдардаггүй байсан. Монголчууд бид чинь бөөрөн дээрээ ч хог үлдээдгүй уламжлалтай шүү дээ. Уламжлалт мал аж ахуйгаа дагсан байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж дадсан. Тэр нь маш удаан эдэлж хэрэглэгддэг болохоор хог хаягдал баг гарч гарсан хаягдал нь байгальдаа задран уусдаг байсан юм. Нүүдлэж амьдардаг байсан болохоор эд хогшил багтай их цомхон амьдарч ирсэн. Сүүлийн 50 жилдэл бид хогийг эрчимтэй ихээр бий болгосон. Монгол улсад нэг хүнд оногдох хогны хэмжээ жил ирэх тусам 100% хурдцтай өсөж байна. Нэг байснаа 2, 2 байснаа 4 болдог шиг үү? Заварг л тийм юм да. Гэтэл бидний бүтээсэн хог хаягдлын ихэнх нь маш урт удаан хугацаанд байгалыг бохирдуулан оршсоор байдаг шүү дээ. Тиймээс хог болох зүйл ихээр хэрэглэх тусам бидний амьдрах талбай хорогдож хогийн цэг болсоор байна. 100 жилийн өмнө хүний бүтээсэн зүйлсийн масс 35 тэрбум тонн буюу дэлхийн биомассын ердөө 3%-ийг эзэлж байв. Гэтэл 2020 оны судалгаагаар
Дэлхийн биомассын буюу амьтаа бүхний жин, хүний гараар бүтээсэн бүх зүйлсийн жинтэй тэнцсэн. Цаашдаа энэ ирчээрээ үргэлжилвэл 2040 он гэхэд энэ тоо 2.2 их 80 тонн болж бидэнд дахин нэг дэлхий хэрэгтэй болно гэсэн судалгаа гарсан байна. Нэрээ би хүүхдүүдтэйгээ энэ дэрхийн тулд юу хийх вэ? Ирээдүйн эзэн минь. Бүх зүйл чиний гарт байна. Үй, яаж байна? Үй, энд харахгүй бохор байна. Намайг эндээс гаргаач дээ. Ингээд миний аялал эхэлсэн юм. Хүүхдүүд дасгал ажил хийгээд үзээрэй. Танах 7 хоногт хэр их хог хаягдал бий болгож байна вэ? Энэ хэмжээ сүүлийн 5 жил өссөн үү, багассан уу? Хаягдал зүйлс чинь үнэхээр хэрэггүй юмнууд байна уу? Эдгээр хог хаягдлыг бий болгохгүй байх боломж байсан уу? Чи хогоо хаана хайдаг вэ? Зориултын савнд хогоо хайдаггүй хүмүүст зөв хаяхыг сануулах алхам заавал хийгээрэй. Хөдөөхээр байгальд хог хайж байсан уу? Байгальд хог хаяхгүй байхыг хэвшил болгож бусдаа бас уриалаарай.